2011 оны 2 дугаар сарын 9-нд Америкийн хэвлэлүүд нэгэн цочирдом хэргийн талаар мэдээлв. Энэ нь Америкийн нэгдсэн улсад амьдардаг Хятадын хэмж эмэгтэй Ли Танле нөхөр Алексийг удаан хугацаанд хортуулж, тайлын хордлогоор нас барахад хүргэсэн хэрэг байлаа. Шүүхтэр хэрэгтэн 44 настай эмэгтэй Ли Танле нөхрөө хордуулсан гэдгээ үргэлж үгүйсгэж, өмгөөлөгч болоод ээж нь ч гэсэн түүнийг өмгөөлөн тэр гэмгүй гэж баталж байв. Анх 2011 оны 1-р сарын 14-нд Ван Сяое буюу Алекс Америкийн нэгдсэн улсын Пристоны их сургуулийн эмнэлэгт бие эрхтний таагүй байдалтай ирсэн байна. Тэрээр эмчид ядрах, сольдож хүчгүй дорой болох, хоолны дуршилгүй болж, байнга бөөлжих суурьтай байгаа зэрэг шинж тэмдгүүдийг хэлв. Эхэндээ Алекс үүнийг харьцангуй хүнд ханаад туссан байна гэж бодож их санаа зовоогүй. Гэвч имчилгээний хугацаанд түүний биеийн байдал огт сайжрахгүй, харин улам дордсон байна. Ван Сяое буюу Алекс ямар нэгэн зүйл хэвийн биш байна гэж ойлгож, саяхан салсан эхнэр нь хатуу хэлж байсан болохыг санаж, магадгүй би зөвхөн ханаад тусан хэрэг биш юм биш үү. Намайг хордуулсан байж магадгүй юм биш үү гэж эмчид хэлжээ. Мэдээж энэ зөвхөн Алексийн хувийн тамга байлаа. Эмчнэр эхэндээ үүнд нь анхаарал өгөөгүй. Харин 1-р сарын 18-нд эмнэлэг Ван Сяогийн өвчний шалтгааныг олж чадахгүй байсан учраас токсикологийн шинжилгээ хийлгэсэн байна. 1-7 хоногийн дараа шинжилгээний дүн гарч Алекс үнэхээр тайлын хордлогоор хордоод байсныг тогтоожээ. Эмнэлэг яралтай цагдаа руу мэдэгдэж хордлого тайлах эмчилгээ эхэлсэн боловч эмнэлэгт тайлын хордлогын эсрэг эм байгаагүй. Дараагийн өдөр гэхэд Алекс хордлогоо тэсгэ болж нас баржээ. 2 өдрийн дараа цагдаа нар хордлого үйлдсэн байж болзошгүй хэрэгээр Алексийн экс эхнэр Ли Танлиг баривчилжээ. Алексийн хуучин эхнэр үнэхээр алуурчин болсон хэрэг хэрэг явдлыг эхнээс нь өгүүлээ. 1969 он төрсөн Ли Танле бол идэвхтэй ухаалаг Бээжингээс ирсэн бүсгүй. Тэрээр үргэлж ангидаа шилдэг сурагч байв. 1990 он тэрээр амжилттайгаар Бээжингийн их сургуульд эсэж чадсан байна. Энд суралцж байхдаа тэр найз залуутай жуулсан. Их сургуульд бакалаврын зэрэгээ амжилттай авсныхаа дараа үргэлжлүүлэн магистрт суралцах болов. Харин хохирогч болох Алекс энэ үед бакалавра хамгаасны дараа Цинхуа их сургуульд магистраа эхлүүлж байсан. Энэ хүртэл тэр Ли Танлитэй холбоогүй бие биенээ таньдаггүй байлаа. Харин нэг удаа Бээжингийн их сургууль Цинхуа их сургуулиудын хооронд танилцах арга хэмжээ зохион байгуулжээ. Тэнд Алекс ухаалаг гоо зөвслөнтэй Ли Танлиг хараад анхны харцаар дурлсан байна. Ли Танлед ч цэгцтэй сайхан яриатай энэхүү чадварлаг Цинхуа их сургуулийн оюутан сайн сэтгэгдэлтэй үлджээ. Гэхдээ тэр үед Ли Танле Алидийн найз залуутай байсан тул Алексийн сэтгэлийг шууд хүлээн аваагүй. Тэгэхээр Алекс үргэлж Ли Танлед татагдж байсан бол Ли Танлеж Алексийн саналд зөвшөөрөх үгүй юу гэдэгтээ эргэлзэж байлаа. Гэхдээ бүсгүй найз залуутайгаа сайн харилцаатай байсан тул учиргүй салж чадахгүйсэн. Гэвч удалгүй хосуудын дунд маргаан гарсан байна. Ли Танле бол дотроо маш хүчтэй зан чанартай нэгэн. Тэрээр Бээжингийн их сургуулийн магистрийн зэрэгт сэтгэл хангалуун бус байж гадаадд сурахыг хүссэн байна. Үүнд нь найз залуу нь санал нийлэхгүй байж аажмаар тэр хоёрын хооронд том маргаан үүсжээ. Нөгөө талаас Ли Танлигийн эцэг эгч түүнийг гадаадд сургах хүсэлтэй байв. Энэ хооронд Алексийн анхаарал өргөж Ли Танле дээр байлаа. Ли Танле гадаадд сурах хүсэлтэй гэдгийг мэдсэн тэр шууд Ли Танле руу очиж "Чи гадаадд сурах юм бол би чамтай хамт явхад бэлэн" гэдгээ илэрхийллээ. Нэг талд чадварлаг гадаадд хамт явхад бэлэн Цинхуан оюутан, нөгөө талд санал зөрөлдсөн найз залуу байсанд Ли Танле эргэлзэлгүй салах шийдвэр гаргажээ. Бүсгүй Алексийн хамт гадаадд сурахаар шийдсэн байна. Алекс энэ мэдээг сонсоод маш их баярлаж, хоёр хүний гадаадд сурах төлөвлөгөө гаргаж, сургалтын төлбөрийг ч өмнөөс нь төлөвлөсөн гэж сайхан сэтгэлээр бүх саналыг нь хүсэлтээрээ хүлээн авчээ. Ван Сяое буюу хожим Америк нэрээ Алекс болгосон энэ залуу бүхнийг анхааралтай зохион байгуулалтаа хийнэ гэж харж их сэтгэл нь хөдөлж байлаа. Ингэсээр 1998 онд Ли Танле ба Алекс хоёр хамтдаа Америкийн нэгдсэн улс руу явж чадав. Гэвч энэ үед тэдэнд дараагийн амьдралд ямар хүнд бэрхшээл тулгархыг мэдэхгүй байв. Гэр бүлийн дэмжлэг багтаа байсан тул Ли Танле зөвхөн өөртөө түшиглэж амьдрах хэрэгтэй болсон. Иймээс тэр хоёр Америкийн нэгдсэн улсад ирсний дараа амьдрал нь тааруу байж бүх зүйл Алексийн чөлөө цагаараа хийдэг хэсэгчилсэн ажил дээр л тулгуурласан байна.
Аз олж энэ хугацаанд хоёулаа ядуу байсан ч сургуулийн амьдрал нь дардан аз жаргалтай байж. Алекс Ли Тянлид ирээдүйд илүү сайхан амьдрал бэлэглэхээ амласан байна. Удалгүй төгссөнийхээ дараа хоёулаа амжилттай өндөр цалинтай ажилд оров. Ли Тянли Америкийн Squibb эмийн компанид химийн судлаачийн ажилд орсон бол Алекс инженерээр нэгэн компанид ажилд оров. Амьдрал нь улам сайжирч, ажил нь тогтвортой, амьдрал нь баян, гэрлэлтийн асуудалж хойноосоо яригдах боллоо. Нэг жилийн дараа гэхэд хосууд гэрлэлтэд батлуулж аль бие усаар гэрэлсэн байна. Энэ хоёр хүн олон сорилт туулж эцэст нь эерэг дүнд хүрч амьдрал нь илүү аз жаргалтай болох эхлэл харагдаж байсан ч дагаад олон зөрчил маргаан тэдний дунд эхэлсэн. Алекс бол компьютерийн инженер. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалan ажлын ачаалал их өрсөлдөөнд нөхцөлд ажилладаг. Үүнээсээ болж тэрээр ажлынхаа тал дээр илүү их эрч хүч зарцуулдаг. Олонтоо шүн дүнд хүртэл илүү цаг ажилладаг, хаяа бизнес аялалд явдаг. Амьдралын олон зүйл Ли Тянлид их хариуцлага даалгасан байна. Өмнө нь амьдрал нь ядуу байх үед Алекс Ли Тянлид маш их анхаарал тавьдаг байсан бол одоо амьдрал нь сайжирсан ч Алекс гэр бүлийн асуудлыг үл ойшоож бүх гэрийн ажлыг Ли Тянлид өргөлдөг болсон байна. Харин үнд нь бүсгүй дургуутсж байлаа. Удаан хугацааны сэтгэл гомдол хоримтлагдсны эцэст Ли Тянли эцэст нь төсвөр алдаж Алекстэй маргалджээ. Алекс эхнэр нь утга учиргүй асуудал үүсгэж байна гэж бодсон байна. Түүний компани их дарамттай, хамтрагчд нь ажлаасаа халагдахыг тэр нүдэрээ харж байсан. Иймдээж тэр өөрийн байр сууриа тогтвортой байлгах, албан тушаал ахих, цалингаа нэмэгдүүлэхийн тулд илүү их ажиллах шаардлагатай байлаа. Алекс гэр бүлийнхэн төлөө сайн ажиллаж байгаа тул Ли Тянли ойлгохгүй байлаа ч зүгээр гэж бодсон бөгөөд эдгээр асуудлаас болж маргаллаач гэсэн сэтгэлээр унахгүй байна. Үүний дараа хосуудын маргаан удаан үргэлжлэх болж аажмаар хоорондоо хөрсөн хүйтэн харилцаатай болов. Эцэст нь нэг өдөр том маргаан болж Алекс үүнээс нь залхан компанидаа хүсэлт гаргаж бизнес аялалд явсан. Ли Тянли гэртээ ганцаараа өлдөв. Бүсгүй энэ үед сэтгэлдээ бодсон байна. Одоогийн амьдрал үнэхээр миний хүсэж байсан амьдрал. Би ийм өрсөлдөөнтэй бус зөвхөн тайван амьдрал, намайг хайрладаг нөхөр хүсэж байхад одоо амьдрал минь зөвхөн өчүүхэн асуудлаар дүүрэн болжээ. Яаж ийм байдалд хүрв? Би үнэхээр Ван Сяотой хамт Америкийн нэгдсэн улсад ирсэн нь зөв. Өмнөх үйл явдлуудыг эргэн харахад Ли Тянли анхны найз залуу Чен Хуагийн тухай бодох болов. Хэрв тэр үед Чен Хуаг сонгосон бол бүх зүйл өөр байх байсан. Ингээд тэр даруй хуучин найз залуу Чен Хуатай холбогдож түүний амьдралыг асуужээ. Чен Хуа одоо өөр хүнтэй гэрлэж аз жаргалтай амьдарч байгааг мэдсэн Ли Тянли сэтгэл хангалуун бус атаархал төрсөн бөгөөд тэр Чен Хуа руу уцтаж түүнийг болон түүний эхнэрийг доромжилж дарамталсан байна. Энэ бүсгүй дэлхийн ертөнцийг өөртөө шудраг бус хандаж байна гэж мэдрэх болсон. Би үргэлж хичээж ирсэн. Юу ч буруу хийгээгүй. Тэгээд ягаад ямар ч зүйл авч чадахгүй байгаа юм бэ гэсэн хохирогч сэтгэл зүй үүслээ. Гэсэн ч хосуудын харилцаа ингэтлээ хүүтэрч Ли Тянли олон утгагүй хэтрүүлсэн үйлдэл хийсэн байсан ч Алекс түүнийг зүрх сэтгэлээсээ бүрэн явуулсангүй. Эхнэр нь ийм байдалд хүрсэнд өөрөөс нь ч бас болсон гэдгийг ойлгож байсан тул олон жилийн турш хуримтлуулсан хадгаламжаараа байшин авч өөрсдийнхөө харилцааг зөөлрүүлэхээр шийджээ. 2008 онд тэд Нью-Жерси мужийн Монроe хотод $630,000 үнэтэй байшин худалдаж авсан байна. Шинэ байшинтай болсноор эхнэр нөхөр хоёр хамтдаа гэрээ засаж тохижуулж харилцаа нь баг багаар сайжирч яг л анх хайрлаж байсан үйлүүгээ бутсан мэт санагдав. Ли Тянли өмнөх бүх таагүй дурсамжаа түр мартаж өөрөө хүүхэдтэй болох санал гаргасан байна. 2009 онд Ли Тянли нэг хүү төрүүлсэн. Тэр угаасаа өрсөлдөөнч зан чанартай тул хүүхэд төрснөөс хойш 1 сар өнгөрмөгц шууд ажилдаа орохыг хүссэн байдаг. Гэвч Алекс Ли Тянли ажилдаа орвол хүүхдэн сайн асаргаа авч чадахгүй гэж үзэж түүнийг гэрийн эзэгтэй бүтэн цагийн ээж байх нь дээр гэж сэнхрүүлж эхэлсэн. Ли Тянли ажиллахнасаа хүүхэд асархад зориулахыг огтхон ч хүсээгүй. Харин Алекс зөвхөн ажилдаа дарагдаж хизээж хүүхэд асрах гэрийн ажилд тусалдаггүй байлаа. Өдөр бүрийн хүүхэд болоод гэрээ авч явах түүний хөдөлмөр Алексийн ажлаас ч дутахгүй мэт санагдулсан. Энэ үед Алекс компанийн дотоод сонгуульд ялагдаж бүх бухимдлаа Ли Тянли дээр гаргасан бөгөөд хосын маргаан дахин дэгдэж бүр цагдаа дуудах хэмжээнд хүрчээ. Үүний дараа тэдний харилцаа улам бүрт ордсон байдаг. Бүсгүйн өглөж хашгишж гомдлох нь хизээж зогсгоо байсан.
2010 оны 5 дугаар сард Алекс цааш тэсгэ болж гэрлэлтэд цуцлуулах өргөдөл гаргах нь тэр. Ер нь салахаар шийдсэн бол тусдаа амьдрах ёстойч тухайн үед Америк нэгдсэн улсад эдийн засгийн хямрал нөрлөж орон сууцны үн огцон мунсан тул байшингаа зарахад тохиромжгүй байв. Иймээс тэд нэг байшинд тусдаа амьдрах буюу төр салалтын байдалтай боллоо. Харин салалтын дараахан Алекс эмэгтэйчүүдийг байнга гэртээ авчрах болсон байдаг. Энэ нь Ли Тянлед асар том цохилт болж тэр үүнээс болж Алексийг үзен ядаж эхэлжээ. Тэр дахин Алекстэй маргалдаж хатуу гэлсэн байна. Би чиний төлөө хүүхэд төрүүлж маш их зовсон. Чи сална гэж бодож байвал би чамайг амжилтанд хүргэхгүй. Чи заавал үнийг нь төлнө гэжээ. Гэвч Алекс эдгээр үгийг тоогоогүй. Эцсийн эцэст хэрүүл маргааны үеэр хүмүүс уурын мунхгаар юу ч хэлдэг. Алекс эхнэрээ үнэхээр түүнийг хордуулахыг хүсэж байсныг мэдээгүй юм. 2010 оны 12 дугаар сараас эхлэн Ли Тянлэ өөрийнхөө ажилдаг иймийн компанид олон удаа хордуулах бодисоо авах өргөдөл гаргаж их тунг хэд хэдэн удаа авсан байна. Туршилтын зорилгоор авсан гэх боловч энэ бүх үйлдэл нь шууд Алекс дээр буужээ. 2011 оны шинэ жилийн дараагаас Алекс эхнэрийнхээ хэлсэн нөгөөх буцааж төлөх үнээ төлж эхэлсэн байна. Алекс ихэвчлэн гар хөл нь хүчгүй болж толгой нь эргэж байгааг мэдэрдэг болсон тул эмнэлэг танцныг дугаараа ихэнд дурдсан тэр. Ингээд хөөрхий залуу эмнэлэгт ирснээсээ хойш удалгүй нас барсан юм. Цагдаагийн мөрдөн байцаалтын үр дүнд 42 настай Ли Тянлыг буруутай хэмээн тогтоож бүх насаар нь хорхиал оноос. Харин 62 жил шоронд суусныхаа дараа өршөөлт хамрагдах хүсэлтэд гаргаж болно. Энэ нь 104 настайдаа гэсэн үг юм. Харин тэдний 2 настай хүн өнчирч цагдаа хүүг асрамжийн газарт өгчээ. Энэ бүх зүйл ийм хэмжээнд хүрсэн нь үнэхээр харамсалтай. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад Алекс Ли Тянлыг найз залуутай гэдгийг мэдсэн ч ойр дотн харилцаагаа таслалгүй боломж гарахыг хүлээж байсан. Харин Ли Тянлэ гадаадд сурах асуудлаас болж найз залуугаасаа салахаар шийдэж өөр хүнтэй нийлсэн нь тэр. Сэтгэл хөдлөлтөй холбоотой асуудлаар шууд хэн буруутайг нь тогтоож болохгүй ч энэ хоёр хүний янз бүрийн үйлдэл сонголт нь гэрэлсний дараа тогтвортой байдалд хүргэж чадаагүй. Мөн хоёулаа өндөр боловсролтой ухаалаг хүмүүс байсан ч мэдээж сэтгэл зүйн амьдралын ухаан emotional intelligence маш дутмаг байжээ. Амьдралд маргаан хэрүүл гарч байх нь маш хэвийн зүйл бөгөөд үүнээс зайлсхийх нь ховор. Харилцаагаа зөв зохицуулж харилцан ойлголцоход асуудлыг шийдэж болно. Гэхдээ тэд хэд туйлшралд автжээ. Харамсалтай нь үр хүүхэд нь бага насндаа эцэг эхээ алдсан бөгөөд ирээдүйн амьдрал нь хэрхийг хинч үл мэднэ. Үнэн дээр амьдралд юу ч тэгж сайхан биш. Ялгаан зөвхөн бид хэрхэн хандаж, хэрхэн зохицуулж байгаагаас л хамаардаг. Ажил амьдрал болоод хайр сэтгэл аль нь байхаас үл харгалзан хоёр талын харилцааг сайн барьж зөв харилцаа ойлголцол нэгэндээ хүлцэнгүй хандаж байхыг бид санах хэрэгтэй.